Хөдөлмөрийн хууль тогтоомж 2-3 байгаа. Энэ шинэлэг зүйл. Энэ нөгөө эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудыг эренбэлсэн байна. Нэгдүгээр хөдөлмөрийн хууль. За хоёрт нь Монгол улсын бусад хууль. Иргэний хууль чинь хөдөлмөрийн хуулийнхаа дээр гарахгүй мүү гэж асуулт байна. Үгүй. Наривчсан зохицуулт учраас нэгдүгээр тэрэмдэг. Тэрний дараа яг хөдөлмөрийн маргаан юм уу хөдөлмөрийн асуудал гарахад бусад хуулиуд захиргааны хэм хэмжээний акт. За тэгээ салбар дундын хэлцээр хамтын гэрээ хөдөлмөрийн гэрээ гэдэг ингээд доош явж байгаа. Энэ хуулийн 2-3 заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтнанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуултыг хэрэглэнэ гэж. За энэ дээр бас асуулт гараад байна. Гэхдээ та нар ч одоо дөнгөж цаа 2-3 дээр эрэм тогтоочоод тийм ээ? Эрэм тогтоочоод тэгээ 2-5 дээр болох гэдэг тэр эремд яг энэ асуудлаар хамаагүй гэж хэлээд байна шүү дээ гэж. Тийм. Жишээ нь хөдөлмөрийн өсөлт доод хэмжээний тухай хууль гэж байгаа шүү дээ. Тэрүүгээр үйлдвэрчин, ажил олгогч, засгийн газар 3 нийгмийн зөвшөөрлөөр хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг тогтоож байгаа. 2-3 дөрөвдөд салбар дундын хамтын хэлцээр. Жишээ нь уул уурхайн салбарын хамтын хэлцээр дээр хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг үндэсний хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээнээс 2 дахин илүү байна гэж тогтоочлаа. Тэгэхээр яг энэ нэрмээр явах юм бол нөгөө салбар дундын хэлцээр ч өвчнгүй болох гэдэг байхгүй юу? Тийм үү? Тэгэхээр бид нар энэ дээр хийж өгч байгаа. Ер нь бол энэ нэрмээр гэхдээ ажилтан хүний эрх ашиг хөндөгдсөн асуудал байх юм бол ажилтан хүнд илүү нөхцөл олгож байгаа тэр залтыг мөрдөн шүү гэж зохицуулж өгч байгаа. Энэ бол бус улс орнууд байдаг зохицуул.